Сайн бацхан үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг айлтган дэвшүүлж байна. DBS телевизийн мэдээний албаны хамт олноос 2025 оны 4-р сарын 8-ны өдрийн шинэхэн мэдээллийн хөтөлбөрөөр төлөвлөхөд бэлэн болоод байна. Үзэгч та бүхэндээ студиэс төвлж байтгэрл болон найруулагч Дөлгөө нар хамтран өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрөөр танилцуулах гэж байна. Эхний мэдээ, мэргэжлийн байгууллагууд хамтран хэвлэлийн баг гурал зарлаж иргэдэд сэрэмжлүүлэх мэдээлэл өглөө. Дархан Улаан аймагт өнжмөл өвс шатаасны улмаас үүдсэн галт төмрийн тоо эрчимтэй нэмэгдэж байна. Өнгөрөх 7 хоногт бол ихэд нийтдээ 8 удаагийн өнжмөл өвс шатаасан галт төмөр бүртгэгдсэн бөгөөд хамгийн сүүлд орхон сум нь хээрийн төмөр гараад байгаамаа. За энэ 7 хоногт галт төмрийн дуудлага 58%-аар өссөн дүнтэй бага учраас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. За он гарсаар нийт 54 удаагийн галт төмрийн дуудлага бүртгэгдсэн байна. За үүнээс өнгөрсөн 7 хоногт бол 8 удаагийн шар усны галт төмрийн дуудлага гарсан. За ангийн ховчлаад үзэх юм бол нийт галт төмрийн дуудлагын 31.7%-ийг шар усны галт төмрийн дуудлага эзэлж байна. За өнөөдрийн байдлаар гэхэд 12 цаг 14 минутанд Дархан сум 13 дугаар баг залуусын цогцлбор буюу Нью-Йорк толгойд шар ус шатчин гэсэн дуудлага ирсэн байгаа. За үүн дээр галт төмөр өнтрийн хавар 22 дугаар анги очиж ажиллаж уг галт төмөр төртөж бийцсэн хүн байхгүй. За энэхүү галт төмрийн дуудлага нь бол яг тухайн иргэн хогоо овоолж шатаасны улмаас гал алдсан. За ингээд мөн 4-р сарын 4-ний өдөр 15 цаг 32 минутанд Бурхандын хөндийгөх газарт шар ус шатжина гэсэн бас дуудлага орж ирсэн байгаа. За энэ маань болохоор шашны зан үйл үлдэж явхдаа хараа хяналтаас хэтэрсэн. За үүнээс улбалаад гал гарсан байна. За ингээд уг галт төмөрт нийт 3 га талбай шатаж охирлжуулсан байгаа. За ингээд эдгээр галт төмрийн дуудлагуудыг авч үзэх юм бол дийлэнхтэй шашны зан үйлтэй холбоотой галт төмрийн дуудлага. За мөн одоо шар усөө овоолж байгаад чатаа хавцтай гал алдсан. За мөн одоо хогийн суугт гарсан галт төмрийн дуудлагууд. За хогийн цэгт шатах материал ихтэй байхад дээрээс нь цог үнс нурм унгах, цог хаях гэх мэтчлэнгээр гал алдж байна. За ингээ ил задгай гал гарах гэсэн шалтгаан нөхцлүүдээс үүдэлтэй байна. За тухайн гал гаргасан эзэн холбогдогчдын 7-д нь галын аюулгүй байдлын тухай хуулийн 5.14-ийн нэгт зүйл заалтаар торгуулийн арга хэмжээ болон мэдээлэл өгч ажилласан байна. За мөн тухайн багийн засаг дарга нарт 5 удаагийн мэдээлэл хүргүүлсэн байна. Мөн ой хэрийн төмөртэй холбоотойгоор Монгол Улсын шадар сайдын 01 албан даалгавар, онцгой ерөнхий газрын 02 Дархан аймгийн засаг даргын захирамжаар ингээд нийтдээ төлөвлөгөө гаргаад ой хэрийн төмөрөөс өрсөн сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар ажиллаж байна. За үүнтэй холбоотойгоор яг ойн бүсэд эргүүл хяналт шалгалтын ажлыг явуулж байна. За мөн мэргэжлийн байгууллагууд за ой хэрийн төмрийн бүлгийн бэлэн байдлын үзлэг шалгалтыг хийж сургалт даатгалыг зохион байгуулалт явуулж байна. За цаашдаа иргэд маань бол ой хэрийн төмөр гарах эрсдэлтэй энэ хуурай шилтийн үйлрэл эхэлсэн байгаатай холбогдуулаад шар өсөж шатаахгүй байхыг анхааруулж байна. Иргэд та бүхнийхээ амрыг ирээ. Дархан аймгийн хэмжээнд нийт гамшигын эрсдлийн ерөнхий үнэлгээг бүх төрлийн аргачлалаар хийж гүйцэтгэдэг байгаа. Ойрын төмрийн гамшигын эрсдлийн ерөнхий үнэлгээг 2025 оны 3 сарын 24-ний өдөр ажлын хэсгийн бүрэлдэхүүн хийж гүйцэтгсэн. Дархан аймгийн хэмжээнд нийт дунд эрсдэлтэй дүгнэгдсэн байгаа. Дүгнэлт гарснаар эрсдлийг бууруулах арга хэмжээг бид нэр үе шаттай зохион байгуулах ажлыг хэрэгжүүлж байна. Иймд иргэд та бүхэн ойрын төмрийн сурчлын сэргийлэхийн тулд шар ус болон өнжмөл өвсийг шатаахгүй байх, хүүхдүүдэд ил задгаа гал өгч явуулахгүй байх, өөрсдийнхөө сонор сэрэмжийг дээшлүүлэн хөдөө аялал зугаалгад явах мөн түүдэг галыг асаахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг анхааруулж байна. Шар ус болон өнжмөл шар усыг шатааснаар иргэдэд бол галын аюулгүй байдлын тухай хуулийн 5.14-ийн нэгдэх заалтын дагуу хог шар ус шатаасны дагуу иргэдэд торгуул тавигддаг байгаа. За эхлээд мэдээлэл өгнө. За мэдээллийн араас дахин тавтан шар ус шатаасан болон гал алдсан тохиолдолд иргэний үүргээ биелүүлээгүй болон иргэн өөрөө галын аюулгүй байдлаа хангах үүрэгтэй гэдэг үүргийг зөрчтнөөс иргэнийг 101-жээр аж ахуйн нэгж байгууллагыг 1001-жээр торохоор ийм зохицуулалттай байдаг байгаа. За ингээд өнгөрсөн 7 хоногт болон энэ сард нийтдээ 7 удаагийн мэдээлэл хүргүүлж торгуулийн арга хэмжээг бол иргэдэд авч ажилласан байгаа. Иргэд тус бүр дээр 101-жээр торгосон. За та бүхний амрыг ирээ. За өрн дулааны үйлрэл ихсэнтэй холбоотойгоор иргэд гудамж талбай олон нийтийн газарт за мөн цэцэрлэг төрөлөн за голын эрэг орчимд за хэсэг бүлгэрээ архицсан сохтурч байна. За үүнээсээ үүдэлтэйгээр одоо тухайн үедээ тамхины иш болон бусад түүдэг галаас гал алдаж галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих. За мөн одоо байгаль эколог болон за хувь хүний эзэмшил эд хөрөнгөд за аюул учруулж байна. Ийм учраас иргэд та бүхэн одоо аль болох тухайн хуурай шилтэ бүсэд одоо архитан сохтурахгүй байх, ил гал төлөхгүй байх. За мөн одоо үүнээс үүдэлтэй
учирч болох эрсдлээс одоо өөрийгөө болон бусдыг одоо урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Хэрвээ одоо санаатай болон санамсаргүй хэлбэрээр за гал алдаж за бусдын эд хөрөнгө амь насанд хохирол учруулсан тохиолдолд цагдаагийн байгууллагын холбогдох хууль тогтоомжоор бас арга хэмжээтэй тооцогддог болохыг бас та бүхэнд анхааруулж байна. Дараагийн мэдээ хүн амын дундах сэтгцийн эрүүл мэндийн талаарх ойлголтоо муу түүнчлэн сэтгцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар буруу ойлголттой байдаг нь нууц шээ. Тэгвэл Дархан хотноо эерэг тусгал форумоор дамжуулан орон нутагт тэр дундаа анхан шатны нэгжид ажиллаж байгаа нийгмийн ажилтан сэтгэл зүйчдэд тулгамдж байгаа асуудал нийгмийн сэтгэл зүйн асуудлыг тал бүрээс нь ярилцсан хэлцлээ. Дархан аймгийн сэтгэл зүйчид нийгмийн ажилтнууд анх удаа салбараараа нэгд оржуулсан онцлогтой бүхий эерэг тусгал томоохон форум өнөөдөр боллоо. Нийгмийн бүтээгдэхүүн гэгддэг хүн төрөлхтний дунд сүүлийн жилүүдэд сэтгцийн эрүүл мэндийн асуудал хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Тиймээс Европын холбооны санхүүжилттэй найрамдал төсөл, Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, Дархан сумын засаг даргын тамийн газар, аймгийн засаг даргын тамийн газар, алсын хараатай залуус төрийн бус байгууллага, аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвтэй хамтран энэхүү форумоор дамжуулан орон нутагт тэр дундаа анхан шатны нэгжид ажиллаж байгаа нийгмийн ажилтан сэтгэл зүйчдэд тулгамдж байгаа асуудлыг хэлцэж байгаамаа. Мөн өхөн ам нийгмийн сэтгэл зүй болон сэтгцийн эрүүл мэндийн талаарх ойлголтыг хүндэн хэлэлцлээ. Улсын хэмжээнд явуулсан зөнгөлөн тохиолдох сэтгцийн эмгэгийн судалгаагаар 4 хүн тутмын нэг нь сэтгцийн ямар нэгэн асуудалтай байгаа нь гарчээ. Түүнчлэн 3 гаруй сая хүнд 150хан сэтгцийн эмч ноогдож байгааг салбарынхан анхааралтай авах цаг болсныг хэлж байна. Маш сайн анхаарах юм бол хүүхэд залуучууд өсвөр үеийнхний дунд бол амиа оролтын үзэгдэл өнөөдөр буурахгүй одоо доктортой өсөлттэй хэвээрээ байна. Тэгэхээр энэ тал дээр бол одоо сэтгцийн эрүүл мэндийг хүн амын сэтгцийн эрүүл мэндийг анхаарах, хамгаалах, дэмжих асуудал маш чухал болоод байна. Одоо 21 настай 50 хүн тутмын нэгт бол одоо солиорлын ямар нэгэн шинж одоо илэрсэн байна. Тэ өөрөөр хэлбэл энэний цаана юу хэлэх гээд байна вэ? Солиорох эмгэгт өртөг эрсдэл бол нэмэгдсэн байна гэдэг энэ тоог харуулж байна. Одоо залуучуудын дунд архины хэрэглээтэй холбоотой, мансуурал байцын хэрэглээтэй холбоотой, мөн одоо бусад байцын хамааралтай юм уу ийм шалтгаантай бас солиорол байхыг одоо үүсэхгүй гэж бид нар бас тайлбарлаж байгаа. Монгол улсад өнөөдөр яг энэ сэтгцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг газар өөрөө өнөөдөр айгүй хязгаарлагдмал байна. Өөрөөр хэлбэл тусламж үйлчилгээний хүртээмж одоо чанар гэдэг тал дээр бид нар бас айгүй анхаарах хэрэгтэй байна. Гэтэл өнөөдөр яг энэ эрүүл мэндийн тусламжин дээр суурилж байгаа тусламжаар өнөөдөр сэтгэл зүйн болон сэтгцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явж байгаа. Энэний цаана хэн байнаг бол сэтгцийн эмч нар байгаа. Гэтэл Монгол улсад өнөөдөр 3.4 сая хүн амд өнөөдөр 150 сэтгцийн эмч улсын хэмжээнд ягаад ч энэ сэтгцийн эрүүл мэндийн тусламжийг одоо дэмжих хамгаалах боломжгүй. Тэгэхээр бид нар энэ жилд одоо 1000 хүн одоо сэтгэл зүйчээр төгсөж байгаа. Энэ одоо хүний нөөцийн салбартайгаа хамтарч ажиллаж одоо сэтгцийн эрүүл мэндийг хамгаалах дэмжих ажлыг өргөжүүлэх нь аягүй чухал байна. Дархан хотод өргөжж буй найрамдал төслийн 9 удаагийн форум болж одоо энэ үйл ажиллагааг бол мэргэжлийн сэтгэл зүйчдийн одоо яг энэ оролцоотой зохион байгуулж байгаа төлөөлж чухал байгаа. За цаашдаа энэ үйл ажиллагааг яаж одоо хэрэгжүүлэх вэ гэдэг бодлого бол мэдээж эндээс гарна. Тэгээд доктортой авч явах ч гэсэн одоо төр за дээр нь оролцогч талуудын байгууллагуудын оролцоо төлөөлж чухал гэж харж байгаа. За өнөөдөр бол өсөн нэмэгдэж байгаа манай Дархан хотын хувьд бол аймаг сумын засаг даргын мөрөг хөтөлбөрийн нэг чухал заалт бол хүний хөгжлийн одоо бодлого байж байгаа. За энэ бодлого дотор бол хүн төвтэй хотыг бий болгоход бид нар зайлшгүй яг энэ сэтгэл зүйн салбарыг тэр дундаа дэмжиж ажиллах төлөвлөлийн чухал байна. Ягаад гэвэл нийгмийн энэ халалт, стресс, депрессийг нийтэд нь бол одоо хотынхоо хэмжээнд бас нэг бодлогоо цөм болгож хүндээ хүрсэн одоо ийм үйлчлэгээ үйл ажиллагааг зохион байгуулахад өнөөдрийн форумоос олж авсан мэдлэг, туршлага, за хамтын шийдвэрүүд төлөвлөж чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бид бүхний зүгээс бодож байна. Цагдаа байгууллагын сэтгэл зүйчин цагдаагийн алба багч ажилтны сэтгэл зүйн доктортой байдлыг хангах мөн тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчилд холбогдсон эмзэг үлгийн хохирогч нарт сэтгэл зүйн үйлчлэгийг нэн даруй үзүүлэх энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр гэмт хэрэг зөрчилд холбогдсон өсвөр насны хүүхдүүд эмзэг хохирогч нар одоо сэтгэл зүйн үйлчлэгийг тухай бүр үзүүлдэг. Дийлэгтээ ямар гэмт хэрэгүүд өнөөгийн нөхцөлд одоо тулгамдаад байна гэхээр бэлгийн хүчирхийлэл, ургийн хүчирхийлэл мөн дээр нь цахим одоо тоглоом мөрөөдөө тоглоомоос үүссэн сэтгэл зүйн асуудалтай нэлээдгүй тулгарч байгаа. Тэгээ энэ талаар мэдээллийг олгох одоо бүх нийтийн эрх зүйн боловсрол гэдэг шиг бүх нийтийн сэтгэл зүйн боловсролыг түгээхэд сэтгэл зүйчдийн эрэлт хэрэгцээ шаардлага маш өндөр байгааг
илтгэж байна. Тэгээд мэдээж хэрэг нэг байгууллагад нэг сэтгэл зүйч хангалтгүй энэ бол нийгмийн асуудал болцсныг иргэд та бүхэн гэсэн хүлээн зөвшөөрж байгаа. Тэгэхээр энэ зөвлөгөөнийг ташрамдуулаад нийт сэтгэл зүйчдийн оролцоо нийгэмд тулгамдж байгаа асуудлыг одоо зөвөр шийдэхэд тусалцаа үзүүлж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн форумд Улаанбаатар хотоос сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн албаны хүмүүс, туршлагатай чадварлаг сэтгэл зүйчид, Монгол Өрх хүрээлэнгийн захирал гэх зэрэг салбарын нөлөө бүхий хүмүүс илтгэл тавин оролцсон юм а. Жишээ нь сэтгэл зүйч Баасанбат сэтгэл зүйн дархлааны тухай ийм ярьлаа. 3 жил ээж хүүхдээ харна гэдэг байгаа шүү дээ. Тэгээд яг нарийн судалдаг улс оронд бол эхний 9 сар бол ээж яг хүүхдээ кенгуру шиг ингээд өөрөөсөө салахгүй байж харна. Тэндээс улс нь одоо цалин үлсэн өгдөгч гэдэг юм аа. За хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ? Яаж одоо хүний хөгжлийн зам өсний хэрэгцээ байдгийг тэрийг нь уг нь мэдээлэл хангаж өгч явах хэрэгтэй ээж аав хоёрыг. Тэгэхээр эхний 18 сард л ээж аавыг одоо хүүхдийн тэрвэрлж байгаа л яг сэтгэлийн дархлааг нь одоо зам өсний хэрэгцээг нь яаж хангах вэ гэдэг мэдээлэл хангагдсан байхад бол 20 жилийн дараа улсад бол маш их үр дүнгээ өгдөг гэж үзэж байгаа. Дархлаа гэдэг нь 4 төрөл байдаг. Тийм ээ. За сэтгэл зүйн дархлаа гэдэг нь бидний одоо дотор хүний дархлаа тийм үү? За биеийн дархлаа, за оюун ухааны дархлаа, нийгмийн харилцааны дархлаа гэж энэ дөрөв одоо цогц явж иж хүний одоо дархлаа ингэж биччихэдэг байх нэ. Тэгэхээр хүн бол өдөр болгон унтаж тархиа амраадаг шиг, өдөр болгон хоол идэж сэргэлдэг шиг өөрийнхөө сэтгэл санаагаа дотроо чагнаж тийм ээ тайвшруулж аргадаж одоо урамшуулан зоригжуулж явах гэдэг бол үнэхээр өдөр тутмын үйл ажиллагаа юм аа хэлээ. Хуамын дундах сэтгцэн эрүүл мэндийн талаарх ойлголт муу түүнчлэн сэтгцэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар буруу ойлголттой байдаг нь энэхүү төгсгөхөд нөлөөлжээ. Иймд тус форумоос гарсан санаачлагын нэгтгэн цаашдаа иргэдийг сэтгэл зүйн эмгэгээс урьсан сэргийлэх, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулах, нэгдсэн бодлого баримталж, төвийн бүсийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, сэтгцэн эрүүл мэндийн мэргэжилтэн тэдгээрийн хамтын ажиллагааг бэхжүүлж, уялдаа холбоог сайжруулахаар зорьж байна гэлээ. Хөтөлбөр үргэлжилж байна. Улсын онцгой комиссийн орлогч дарга, онцгой байдлын ерхий газрын дарга, хошууч генерал Ариун буян Дархуул аймагт ажиллан холбогдох хүмүүст хэдийдэн үүрэг чиглэлүүдийг өгөөд байна. Хошууч генерал Ариун буян Дархуул аймагт ажиллах үеэрээ аймаг орон нутгийн удирдлага онцгой комисс, гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл, аймгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, амьдрал орчныг сайжруулах зорилгоор олон төрлийн томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлэн шийдвэрлэж байгааг сайшаалтай байгаагаа онцолсон юм а. Мөн алба хаагчдад хэд хэдэн үүрэг чиглэлийг энэ үеэр өглөө. Үүнд үндэсний сүрэн тэсвэрлэх стратегийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох гамшигын тэсвэрлэх чадварыг олон нийтийн оролцоонд тулгуурлан дээшлүүлэх, ерхий боловсролын сургуулиудад заагддаг аюулгүй амьдрах ухаан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, оюутан сурагч хүүхдүүдэд гамшигаас хамгаалах мэдлэг чадвар олголтыг хэрэгжүүлэх. Түүнчлэн гамшигаас урьсан сэргийлэхэд аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуйн нэгж байгууллагуудыг сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагт аюулгүй байдлыг үнэлэх дадлыг хэвшүүлэхийг үүрэг чиглэл болгон өглөө. 13 чиглэлийн тэр дундаа 11 чиглэлийн ерөнхий 2 чиглэлийн тусгаалсан одоо үүрэг чиглэлээ өгье. За нэгдүгээрт үндэсний сүрэн тэсвэрлэх стратегийн бүрэлдэхүүн хэсэг болох гамшигын эрсдлийг бууруулах, даван туулах чадхыг бэхжүүлэх асуудал дээр анхаарч ажиллана. Энэ үйл ажиллагаа зохион байгуулахдаа олон нийтийн оролцоон дээр тулгуурлан хүүхэд багчуудаас ахуулаад дунд үеийнхэн бүх насны төлөөллийг оролцуулсан энэ одоо цогц арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана. За онцгой байдлын ерөнхий газраас холбогдох мэргэжлийн байгууллагаас бол мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр та бүхнийг дэмжиж одоо хамтарч ажиллана. За хоёрдугаар өнгөрсөн 10 сард орон нутгийн төвшөнд сонгуул явагдсан. Сонгуулийн үр дүнд ялангуяа сумын төвшөнд орон нутгийн удирдлага бол солигдсон. Орон нутгийн онцгой комисс гамшигын эрсдлийг бууруулах зөвлөлийн одоо гишүүдийг чадваржуулах хүрээнд гамшигаас хамгаалах хууль тогтоомж мөрдөж байгаа дүрм журм зааврыг одоо таниулах сургалтыг бол тогтмол зохион байгуулж үр дүнтэй одоо хэрэгжүүлэх хэрэгтэй. 3-дугаарт Монгол улсын шадар сайдын баталсан Монгол хүн эрсдлийн боловсрол аяныг энэ оныг дуустал одоо зохион байгуулахаар төлөвлөж байна. Удахгүй энэ аяны одоо баримт бичиг удирдамж та бүхэн дээр ирнэ. Үүнтэй холбогдуулж ерөнхий боловсролын сургуулиудад амьдрах ухаан сургалтын хөтөлбөрийг бол боловсруулж хэрэгжүүлж ажиллаж байгаа. Өнгөрсөн 4 жилийн судалгаагаар энэ сургалтын хөтөлбөр бол одоо тааруу байсан.
Энэ ихний удирдлагын байдал дээр харин одоо энэ дээр тодорхой хэмжээний ахиж харагдаж байгаа. Тийм учраас оюутан сурагч хүүхдүүд рүү чиглэсэн гамчигаас хамгаалах мэдлэг ойлголтыг одоо бий болгох, өөрийгөө болон бусдыг аврах дадалтай болох тал дээр одоо ерөнхий боловсролын сургуулиуд, за боловсролын газар, онцгой байдлын газар бол одоо анхаарч ажиллана гэдэг хэлье. За нэг зүйл дээр бол онцгой комиссийн гишүүдч тэр аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд, сумдын удирдлагууд бол хатуу анхааралтай ажиллах ёстой гэдгийг бас өнөөдрийн онцгой комиссийн оруулж байгаа дээр хэлхэн зүйтэй. Өөрийн чинь харьяанд байгаа нэгж бүрэлдэхүүн, ялангуяа онцгой комиссийн бүрэлдэхүүний хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа онцгой байдлын алдаршилттай холбоочлтыг ажиллах нөхцөл бололцоо, техник хангамжийг бол бид нар бүрэн хангаж өгсөн байх ийм үүргийг бид хүлээнэ. Энэ бүхэн дээр бол зөвхөн одоо ерөнхий газрыг хараад байхгүй, яг анхан шатны нэгж дээр гар одоо доор байх нэг хэсэг иргэн хүн яаж ажиллаж байна гэдэг дээр бид нар анхаарал хандуулж байгаа учиртай. АГ-ийн төмрөөс урьдчилан сэргийлэхэд ямар техник багаж хэрэгслээр унтраах юм, гал гарахад юуг өмсөж, ямар хэрэгслээр өөрийгөө хамгаалж тэр хүн галаа унтраах юм, усны аюул учрахад ямар техник хэрэгслийг ашиглаж орчин үеийн одоо дэвшилтэд техник нөхцөлийг одоо яаж бүрдүүлэх ёстой юм. Энэ бүхэн дээр Аймгийн онцгой комисс одоо хөрөнгө мөнгө санхүү үйл ажиллагаагаа төвлөрүүлэх ёстой. Дээр нь ялангуяа сумдын удирдлагууд бол энэ дээр төсөв захиран зарцуулдаг төсвийн ерөнхийдэн захирагчийн хувьд бол анхаарал хандуулж ажиллах учиртай гэдэг зүйлийг бас онцгой комиссийн гишүүдтэй хэлье. Мөн мал амтны гоцолдор төвшнөөс өрсөн сэргийлэх аймаг сумын хэмжээнд шаардагдах малын эм бэлтгэл, вакцин, халдвар хамгааллын хувцас, халдвар гүйтгэлийн багаж тоног төхөөрөмж, бодисын нөөцийг бүрдүүлэх, отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөнийг дагсан тандалтыг тогтмол хийж байх, цаг агаарын гамшигт аюулт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай тогтмол хүргэж байхыг үүрэгдлээ. Хөтөлбөр үргэлжилж байна. Амуулонж бүх төрлийн тэмдэглэлт баяр ёслолын арга хэмжээний захиалга авч байна. Дархан хотын зүрхэн хэсэгт байрлах амуу моолын 6 давхар амуул лонжийн та бүхэнд олон төрлийн үйлчилгээг санал болгож байна. Үүнд хонхны баяр болон бүх төрлийн төгсөлтийн эрдмийн баярууд, хурим найр, одонгийн найр, хүүхдийн сэвлэг үргэх ёслол, хүүхдийн төрсөн өдөр, бүх төрлийн хуралд зөвлөгөөн, үсгэлийн баяр, буйны цайлга, бусад бүх төрлийн тэмдэглэлт ойн баяраатай амуулонжийн хамт олонд даатгараа. Давуу тал, төлбөрийн уян хатан нөхцөл, хям дүнийн санал, мастер тоогоочийн амтад гарын хоол, лед дэлгэц, хамгийн сүүлийн үеийн дуурал бүхий хөгжим техник, гэрэлтүүлэг, мэргэжлийн саунд инженер, халуун нутгийн нуур амьсгалтай террас, амтад меню, найрсаг үйлчилгээ таны хүлээж байна. 5 тухай загварлаг орчин хүсвэл амуул онжийг сонгоорой. Захиалга өгөх утасны дугаар 7780 6888 99 10 71 80. Хаяг Дархан хотын амуу моолын 6 давхар амуул онж террас. Facebook захим хуудас амуул онж террасаас та илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг аваарай. Хөтөлбөрийн дараагийн мэдээ бизнес мэдээ холно. Era Fruits чанартай жимсний төрөлцсөн дэлгүүр Дархан хотод шинээр нээлттэй. Era нэрээрээ монголчуудад хэдийнэ танигдсан Era жимсний дэлгүүр Дархан хотын албан ёсны шин салбараа нээж, эрүүл амттай шинэхэн жимсийг дарханчуудтай хүргэхээр үе талгаа нээгээд байна. Нээлтийн урамшуулал болгож 4-р сарын 13-ны дуустал 7 төрлийн жимс хямдралтай үнээр худалдаалагдахаас гадна нээлтийн бэлэгтэй суглаатай худалдаа таны хүлээж байна. Европын улс орнууд зөвхөн Era жимсний дэлгүүртээ зарагддаг халуун орны амтад жимснүүд Узбекистан, Бельги, Чили, Оросын холбооны улс, Солонгос улсаас импортлон оруулж ирдэг 68 нэр төрлийн жимс, 80-аас 100 гаруй нэр төрлийн хатаасан жимсийг өдөр бүр шинээр нь дарханчуудтай зориулах болно. Альмал гэхэд 8 төрлийн алим, лир 6 төрлийн, манго 4 төрлийн, усан үзэм 6-аас 7 төрлийн, лимон 4 төрлийн сорт нэгээд өргөн сонголтоос та худалдан авалтаа хийгээрэй. За манай Era жимс нь болохоор Европ жимсний дэлгүүр байгаа. Тэгээ мөн Пош улсаас манай дэлгүүр маань Бельги, Пош, Орос алимыг импортлдог компани байгаа. За тэгээд мөн Пош болон Узбекистан улсаас одоо ийм хатаасан жимснүүд болон өөр бусад төрлийн жимснүүдийг оруулж ирдэг. За мөн глобал бараа бусад нэр төрлийн одоо нарийн жимснүүдийг одоо хятад болон бусад одоо халуун орны улсуудаас импортлдог байгаа. Чили улсаас бас мөн орж ирдэг байгаа. Манайх дархан салбартаа болвол 7 хоногт 3-аас 4 удаа хотоос тиймээ шинээр түгээлтээр та бүхнийхэн гар дээр яг шинээр нь ингээд авчирхаар манай Era жимс маань бэлдээж та нартай хүргэж байгаа гэсэн. Мөн манай Era жимс маань Узбекистан улсаас хатаасан жимсийг та бүхнийхэн гар дээр
байдлаар ингээд бүх төрлөөр нь ингээд авчирсан байгаа. Одоо энэ жишээлхэд одоо манай хатаасан банантай одоо хушиг болон хатаасан жимсний холбогтой юм жимснүүд одоо килограммаар та эдгээр жимсийг килограммаар авах боломжтой. За мөн 200 г болон 0.5-ын савлгаатай одоо ийм хатаасан жимснүүдийг та бүхэн маань худалдаа авах боломжтой. Одоо бүх төрлийн самар болон үзэм одоо жимснүүдийн холимогтой ийм самар жимснүүд байгаа. За мөн та бүхний дуртай миндал самар тийм ээ күнжүүл самрыг давстай болон давсгүй мөн хуурсан гэх мэтээр олон янзаар ингээд 500 г болон 200 г. За мөн та хүссэн хэмжээгээрээ 200 100 тий хүссэн хэмжээгээрээ бас авах боломжтойгоор ингээд савлгаагаар одоо тийм ээ килограммаар оруулж ирдэг байгаа. Эдгээр маань зөвхөн одоо Era жимсийн салбар дээр худалдаалагддаг Узбекистан хатаасан жимснүүд байгаа шүү. Болохоор манай Era жимсийн одоо брэнд болсон Бэлэг алин буюу одоо 8 кг-тай 55,990 төгрөг болж хямдарсан ийм Бэлэг алин байна. За мөн одоо та бүхний тийм ээ одоо идэх дуртай Пош алин маань байна. Жижиг хэмжээтэй алиныг бас хүмүүс маш их сонирхдог. Пош алин маань байна. За мөн манай Era жимсийн бас брэнд болсон одоо 12 кг-тай Орс алин маань байна. Мөн манай Era жимсийн бас зөвхөн Era жимс дээр худалдаалагддаг мууцуу ногоон буюу ийм ногоон одоо чихэрлэг алин маань бас байгаа. За дархан салбарын маань нээлтэн зориулаад манай Era жимс маань одоо 7 төрлийн жимс хямдруулсан байгаа. За тэрэнд маань Бэлэг алин маань 6990 төгрөг болж хямдарсан байгаа. За мөн Турк улсаас орж ирдэг жүрж маань 6990 болж хямдарсан байна. За мөн бор чийл усан үзэн буюу чийл улсаас ирдэг гоё ясгүй ийм усан үзэн маань чихэрлэг амттай усан үзэн маань 12990 төгрөг болж хямдарсан байгаа. За мөн Тайланд улсаас ирдэг ногоон амтд гуа маань 4990 болж хямдарсан байгаа. За мөн Филиппин улсаас ирдэг том манго маань одоо ширхэг нь 2990 төгрөг болж хямдарсан байгаа. За ингээд та бүхэн маань хямдрлын жимсээр сонирхоорой. Eraгийн жимснүүд яг л шинэхэн модноос авсан мэт өдөр бүр шин, өдөр бүр органик, эрүүл мэндэд ээлтэй, баталгаатай сонголт, эрүүл амьдралын хэрэглээг Eragаас худалдан аваарай. Дархан дахь шин салбарын хаяг, шин хорооллын замын эсрэг тал, Tommy Thomas Coffee Shop-та байрны дархан зочид уудал талдаа хамгийн захад байрлаж байна. Era Fruits холбогдох утасны дугаар 75 75 92 29 99 56 30 70. Дараагийн мэдээ хиймэл шүдэлбэр согог засал шүдний гоо зүүн зэрэг бүх төрлийн чанартай үйлчилгээг шүдэн эмнэлэг дарханчуудтай хүргэж байна. Шүдэн эмнэлгийн дархан хотны үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд шүдний эмчилгээ, шүдний гоо зүүн сэргийн эмчилгээ, хиймэл шүдэлбэр согог заслын тусламж үйлчилгээг танд санал болгож байна. Үүнд шүдний цайруулалт, Hollywood Smile, шүдний гоо зүүн ажилбар, авагддаг болон авагддаггүй хиймэл шүдэлбэрийг хийж үйлчилнэ. Шүдэн эмнэлгийн онцлог давуу тал, эмчийн ур чадвар суурилсан шинэ технологи, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг материал, эмчилгээний сайн үр дүн, эмч техникч нарын хамтын ажиллагааг бэхжүүлэн ажилтдаг. Мөн тус эмнэлэг өөрийн хиймэл шүдэлбэрийн лабораторитой бөгөөд олон улсын стандарт шаардлагыг хангасан хамгийн сүүлийн үеийн чанартай технологи материалыг ашиглаж байна. Шүдэн эмнэлгийн ажиллах цагийн хуваар даваагаас баасан гарагт өглөөний 9-өөс оройн 19 цаг, бян нэм гаригуудад өглөөний 10-аас оройн 17 цаг хүртэл ажиллаж байна. Шүдэн эмнэлэгтэй харилцах цаг захиалгын утас 70 37 70 88. Хаяг Дархан хотын Төмөр замын 18-ын буудалд байрлаж байна. Эрүүл жаргалтай иргэн шүдэн эмнэлэгт үйлчлүүлэхийг урьж байна. Өдөрт та бүхэнд өнөөдрийн орон нутгийн чанартай онцлог мэдээлэл болон бизнес мэдээллүүдийг танилцууллаа. Одоо үргэлжлүүлэн цаг агарын мэдээлэл хүлээн авч үзнэ.
Үзэгч та бүхэндээ уламжлалсаараа цаг агарын өрсөлдсөн мэдээлэл хүргэлээ. Ингээд маргаашийн шинэхэн дугаараараа эргүүлцээ. Баяртай үзэгчтэй.